Сайн байна уу? Кино хасуугтаа татаа марно. 2024 онд гарсан Илч буюу Захтна киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Энэхүү кино маань шинжлэх ухаан, уран зөгнөл, сэтгэл зүйн аимшигын бүтээл юм аа. За ингээд кинонд орцгоё. Зайрын давхарж жоо ганцаараа газар шахам суув. Түүний бие зогсоо зайгүй загтансан ч тэрээр найзах хүслээ төвчих хэрэгтэй болно. Ийхүү төсхийн аргагүй мэдрэмжинтэй хөтлөгцөн тэрээр буу шүүрэн авч түр зур амиа хорлох тухайч бодно. Тэрээр өөрийгөө арай хийн зогсоож оронд нь бах авлаа. Хумсаа бахаар хавчих үеийн өвдөлт нь занал Захтнаг төрч болов намдаа. Энэ бүхэн өглөө эрт ихсэн юм. Шүнжин гарагцсны дараа Жэйг аав нь Жой хаалга нүцээ сэрэв. Жой охин Оливаг үлдээхээр ирсэн бөгөөд эхнэр нь өвдсөн тухай хэлэхэд Жэй аавыгаа ээжийг нь асрах гээд өөрөө өнөөдөр дэлгүүрээ нээхээр шийднэ. Гэрээсээ гарахаар зэхэж байхдаа Жой үзүүгээ майцаар л байв. Тэрээр мөн өвчний анхны шинж тэмдэг нь бүүлжих байсан талигач эхнэрийнхээ тухай бодно. Эхнэр нь эмнэлэгт удаан хөвцөн бөгөөд эмчилгээний төлбөрийн өр одоо хүртэл асуудалтай хിവэр байв. Оливна Жэйтэй дэвтэр дээр юм бичиж харилцах ба ээжийнхэн булш руу очимоор байгаагаа хэлэхэд Жэй тэдэнд тийм боломж байхгүйг тайлбарлаж охиноо зүгээр л өөртөө ярилцаасаа гэж хүснэ. Жэй Оливаг сургуультанд байхдаа бусад хүүхдүүд чамайг дээрлэхсээр байна уу гэж асуухад охин толгойд охив. Тэрээр багштай нуулзах уу гэж санал болгосон ч Олива дургуутсан. Жэй түүнийг өөрийгөө хамгаалж сурахыг хүсэх боловч Олива түүний зөвлөгөөг үл тоон явуулчихна. Дараа нь Жэй охиныхоо дэвтрийг санамсгүй унгаасныг мэдээд доторх зургуудыг нь хараад ихэд хямарна. Зургууд дээр түүний эхнэртэйгээ хийсэн хэрүүл аригтал эхнэр нь нэмлэгт байгаа үе болон Олива ээжигээ хэрхэн санаж буйг дүрсэлсэн байв. Эхнэр нь цуснандаа хутгалцсан байх дурсамжууд толгомд нь зурсхийн орж ирсэн ч сургуулийн хамгаалагч машины цонхыг нь тогшсоор Жэй ухаа орно. Хамгаалагч дэвтрийг аваад сургууль руу орж буй Оливад өгнө. Жэй хотоор машинтай давхиж байхдаа усаар л байв. Араатаагаар нэгэн ир сүүлийн үед гарсан хамууны дэгдэлтийн талаар гомдолж буруутгаж байлаа. Бас нэгэн хүн энэ Захтнаа худал зүйл. Хүмүүс зүгээр л интернетэд хандлт авахын тулд өөрсдөө гэмтээж байна гэж үзэж байв. Жэйг гэр бүлийн дэлгүүртээ ирэхэд Мигэл түүн дээр ирж өрөө нэхв. Жэй түүний юу яриад байгааг ойлгохгүй байх бөгөөд Мигэл нүрээ зогсоо зайгүй майжж байгааг анзаарав. Мигэл хэрэг мөнгө хурд өгөхгүй бол гэмтэн гэж сүрдүүлээд яв. Жэй дэлгүүрээ нээхэд ажилтан Лиза нь аав нь Мигелийг ажлаас нь халсан гэдгийг хэлв. Опист эхнэрийнхэн зурсан зургууд хананд өлгөөстөө хിവэр байх ба тэрээр эхнэр Олива хоёрын хамт зураг зурж байсан үеийг дурсана. Шинэ бараа ирэхэд годомж руу харсан тусгай лукийг нээж хайрцагнуудын шууд зойрлуу гусуулан орууллаа. Хэсэг хугацааны дараа цуснд бодогдсон нэгэн эмэгтэй дэлгүүрт орж ирж ямар нэгэн зүйл өөрийг нь хазаад байна гэж хашгирна. Тэрээр майжиж ирэхдээ биеэ маш хүнд гэмтээж яг л шатаж буй мэдрэмж төрж байгаагаа хэлнэ. Жэй түүнийг зогсоохыг хичээсэн ч эмэгтэй цусаар бөөлжин унж амьсгал хураав. Лиза цагдаа дуудаж цагдаа нар ирмэгц Жэй тэдэндээ уг эмэгтэй Захтнаад байна гэж гомдлож байсныг хэлнэ. Мөрдөгч энэ бол анхны тохиолдол биш. Анх сошиал медиагаар тэнийг үзүүлбэр гэж бодсон ч өнөөдөр олон хүнийг ийм байдалтай харж байна. Энэ бүхэн бодит гэдгийг батална. Цагдаа нар Жэйд болгоомжтой байхыг сануулаа өнөөх эмэгтэйг эмнэлэг рүү авч явахаар хөдлөнө. Үүний дараа Жэйд аав нь Жон залгаж Лизагаас юу болсныг дууснаа хэлнэ. Жэй түүнээс Мигелийн талаар асуухад Жо түүнийг хулгай хийж байхад нь байсан учраас халсан гэж хариулна. Цаана нь Жогийн эхнэр ханиалгаж сонсогдох бөгөөд Жэй аавда эмч дуудахыг зөвлөсөн ч Жо зүгээр л нэг ханиад удахгүй зүгээр болчихно гэж зөрөөдлөн. Жэй цонхоор харахад өөр нэгэн нэр нүрэ майж байхыг олж харав. Тэрээр
эхнэрээ бодож эхнэр нь түүнийг Оливаг зөв хүн болгож хүмүүжүүлэхийг гуйхад Жэ өөрөө ганцаараа чадахгүй гэж хариулж байснаа санана. Жэ гадаа салхилахаар шийдэж алхаж байхдаа ч уусаар байсан бөгөөд гудамжинд олон хүн биеэ мэйжж байгаа анзаарав. Удалгүй Жэ сургуулийн багш нь заалгаж Олива өөр хүүхэд гацсан тул авахыг шаардав. Жэ сургууль руу яаран очиж Оливатай ярилцахыг хичээсэн ч охин чихээ даран зэмлэхээс зогтон аяархан дуулж эхлэн галзуурах шахан бухимдсан Жэ тайвширхын тулд 10-аас доош тоолж эцэст нь Оливаг оршуулгын газар руу авч явахаа зөвшөөрнө. Охин ээжийнхээ булшин шивнэн байж үг хэлэх тул Жэ юу ч сонсож чадсангүй. Дэлгүүр рүү буцах замдаа Олива дэвтрийнхээ хуудсыг уурж эхлэнэ. Ойролцоо дуурах дохионы дууг сонсоо гэрээр чимээг дарахын тулд Арадаг асаан. Арадагын хөтлөгч хотод хүчирхийллийн хэрэгүүд газар авч орон нутгийн эмнэлгүүд өөрсдөө гинтээсэн хүмүүсээ дүүрж байгааг мэдээлнэ. Нисэх хонгоцны буудлууд бүх нислэгээ цуцалж тэрээрээс халдлага гарсан тухай цуу яриа тархжээ. Дэлгүүд ирэхэд эргэлдээ хийх дэлгүүрүүд эрт хаасныг анзаарна. Орой хаах дөхөж байх үед хоёр дээрэмчин дэлгүүрт орж ирнэ. Лизаг хаалт хаахыг шаардав. Лиза кассан дах бүх мөнгийг цөмгөнд хийж байх оронд Габриэла Жэг Сепрүү дагуул явахыг хамтрагчтай тушаана. Гарны тавирын цаана үйлчлэгч Хенрийн нуугад нь цагдаа руу залгаж байлаа. Оливера мөр нуугдж байгаад санамсаргүй лааж өшгөлчихсөн нь Габриэлад сонсогдно. Зойрын давхуу Жэ Сепиг нээж чадахгүй байлаа. Дээрэмчин түүнийг сүрдүүлэхэд Жэ дуу хоолойнд танил сонсогдож залуугийн альчуурыг хуу татахад нэг л байж таарав. Жэ түүнээс мөнгийг аваад хинч хэлэхгүй явахыггүй. Гинт тэнд буун дуу сонсогдож Жэ дэлгүүр рүү гүйж очоод Оливаг олно. Тэрээр охиндоо яралтай өгд ашиглах байршил тогтоож өгөөд зорил руу нуугдуулахаар болно. Дараа нь Жэ тавиураас хутаг авч айжуухан явсаар буудуулсан Лизаг олдог. Олива өөрийг нь хадснаас бол санамсаргүй буу алдсан гэж Габриэла тайлбарлав. Жэ Мигелээр шархыг дагуулж байх оронд цус тогтоох хэдэн зүйл авахаар гүн. Бууны сумаар үүсэн нөхрөө хөөн чихэж Лизагийн гисийг скотчээр ороож түр аргацаав. Энэ үед цагдаагийн ажилтан ирж хаалтыг хүчтэй нүдэж эхэлнэ. Габриэла Мигел хоёр хамгаалтын камераар түүнийг харж яах тухайгаа маргалдана. Энд өнөөх цагтаа галзуу хүмүүс бүчин үгтлэн зодож эхлэв. Яг тэр үед Хенри нуучаасаа гарч ирнэ. Уц руу дөнгөж ирсэн онцгой байдлын зурвсыг тоглуулв. Наалдамхаа захтны өвчний дэгдэлтээс болж гих бүхэлд нь хөл хорионд оруулжээ. Энэхүү шинэ өвчний шинж тэмдэг нь өөрийгөө болон бусдыг майжиж эсвэршгүй хүсэл байв. Габриэла үүнийг тоолоон гэж буцсан Жэ түүнийг тайвшруулахыг хичээхэд эмэгтэй түүнийг сүрдүүлв. Тэрээр ойртох үед Жэ түүнийг барин аван бууг нь булааж аваад Мигел рүү түлхв. Үүний дараа Жэ Хенри хоёр Мигел Габриэла нарыг скотч зэв төгжөөхөр баганд нь хүлж орхив. Араадага бүх яаралтай тусламжийн ажиллагааг зогсоосныг зарлав. 10 секундээс илүү хугацаанд бие майцсан хэнэгч болов нийгмийн аюулгүй байдал занал хийлгэж гэж үзэж өхлийн зэвсэг ашиглан устгах болно гэжээ. Жэгийн тохиолдол дуурах шиг чимээ сонсоход зойр руу яран гүйж очтол нэгэн галзуурсан хүн өөр нэг хүнийг үхтлэн майжж байхыг харав. Байршил тогтоочийг авсныхаа дараа тэрээр Люкийг нээлттэй байгааг анзаарч хоёр хүн хэрхэн нэвтэрснийг ойлгов. Тэрээр Люкийг чойжлоод өрөөг нэг нэгэнгүү хайсны эцэст халамжийн шүүгээд нуугдаж байсан Оливаг болно. Жэ Оливаг аваад явах бөгөөд тэнд байсан цогцнуудын нэг нь гар хөдөлж байгааг анзаарсангүй. Оливаг ойбст байршил тогтоочтой үлдээгээд Жэ дэлгүүртээ буцаж ирэхэд Мигел үүнд Хенри дээшээ гүчгсэн гэж хэлв. Жэ дээд давхар руу яран гарч сүх барьсан Хенри буугаар тулган зогсов. Хенри сүхээ хайж өөрийгөө хүчирхийлж биш зүгээр л айсандаа ийм үйлдэл хийснээ тангаргална. Жэ түүнийг угаалгын өрөө рүү явуулаад уцаараа мэдээ шалгав. Зарим ус төрчид энэ өвчнийг үгүйсгэж байхад маш олон энгийн иргэд өөрсдийгөө майжиж бүгийг захинд оруулсан байв. Жэ аав Жорогоо залахыг оролцсон ч тэр уцаа авсангүй. Үүний дараа Жэ Хенри хоёр дэлгүүрт буцаж ирээд зойронд байсан цогцнуудаас болж халдвар авсан байж магадгүй гэж эмээн.
Габриэла түүнд аавыг нь өөд босноос хойш өөрийг нь асрах ёстой байсныг сануулхад Мигель түүнийг дандаа асуудалд оролцуулж явдгийг нь хэлнэ. Энэ хооронд Генри найз залуугийнхаа зургийг харж байгаад нүрээ майдаж эхлэв. Тэрээр тайвширхын тулд 10-аас доош тоолно. Обст Олива Лизагийн гэмтэл өөрөөс нь болсон уу гэж санаа зовход тийм биш гэж тайвшруулна. Охин юу болоод байгааг асуухад тэрээр хүмүүс зүгээр л өвдөж байна. Чамайг хамгаална гэж амлана. Оливия өвгийнхөө тухай асуухад аав руугаа дахин залгана. Энэ удаа Жо уцаа авсан ч Оливад хайртай гэдгээ хэлээд Жигээс ганцаараа үлдэхийг хүснэ. Тавирын цаана нуугдахад Жо эхнэр нь халдвар авч өөрөөр нь майцсан гэдгийг хэлв. Тэднийг шаналхахыг хүсээгүй байгаа тул Жо эхнэрээ өнөөгөөд өөрөө ч бас амиа хорлохоор хүлэж байгаагаа хэлнэ. Ааваасаа төр хүлээхийг гуйсан ч Жо зөвхөн би чамд хайртай гэж хэлээд уцаа таслав. Уйлж байхад Оливина гүйжирэн түүнийг тэрнэ. Охиныг саатуулахын тулд тэрээр Жогийн өнгөрсөн төрсөн өдрийн баярын бичлэгийг тоглуулж өгнө. Охиныг унтмас түүнийг Обс руу буцаад аваадсан ч охин нь унтаж байхдаа бие майжиж байгааг анзаарна. Тэрээр доош нь тоолж эхлэх бөгөөд түүнийг тэг хүрэхээс өмнө охин майжгаав зогсоосон сэтгэл нь амарна. Лизаг шалахаар очиход гадаа гатан чимээ сонсогдно. Тэрээр хамгаалтын камерыг шалгаж өнөөх цагтаагийн ажилтан амьлан босож байгааг олж харав. Энэ хооронд Габриэла алга булгалахаар сэмхэн явж байсныг Мигель цагийг нь тулган зогсоож чадна. Бүгд дээр ирж камерыг хараад зойронд байгаа зогцнооч бас амилж магадгүйг ухаарна. Генри охтыг харахаар үлдэж Мигель хоёр шалхаа доош буур. Зойронд тэнд зөвхөн нэг зогцыг л олсон бөгөөд түүний толгойг тасдах хэрэгтэй гэж үзнэ. Гэвч Мигель үнийг нүгэл гэж бодно. Гинт өнөөх хөвгтс ирж Мигелийн хөднөөс зурв. Сандарсан Мигель сүхээр түүнийг тавьчиж буудна. Энэ үд чимээ гарахад тэд эргэж хартал. Халдвар авсан эмэгтэй давхар руу гүйж ордов. Залууч түүний араас яаран гарсан ч Габриэла түүнийг аль хэдийн алхаа зохиж унгаасан байв. Үүний дараа тэд зохицуудыг савнд хийж дуусгахын тулд хүчил хийн. Ийхүү муухай дүр зураг Мигелийн бөөцийг цутгана. Мигель түүнийг хулгай хийсэн гэдэгт хизээж итгээгүй гэдгээ хэлсэн ч Мигель одоо бүх зүйл өөрчлөхөд дэндүү хариуцсан гэж үзнэ. Тэрээр Габриэлаг даргаасаа болж ирсэн болсон. Харин дарга нь үнийг үр хөндүүлэхийг хүссэн учраас туслахгүй байгааг хэлнэ. Энэ үед Генри Лизаг өгснийг олж тэднийг дуудана. Тэд түүний зогцыг даваагаар бүтээж байхад Габриэла гин буруугийн мэдрэмжээсээ бол Оливия руу дайрч түүнийг буруутгана. Обс руу буцаж аваачгаа Мигель түүний араас явж нагц охиныхоо өмнөөс уйлж буйна. Католик шашинтай байсан тул оршуулах ёслол үлдэх хэрэгтэй гэлнэ. Тэд жижиг оршуулгын ёслол хийн. Оливина Лизагийн дээр зураг үлдээж Мигель зэл. Габриэла болсон үйл явдлаас хариуцлага хүлээж Оливиагаас уйлжлахгүй. Хүнч түүнтэй гар зөөлүүлэн зөвшөөрв. Генри цогцыг хөдлөх гэж байхад Лизаг гинц ирж түүний гараа шөөрөв. Түүнийг дарж байх орно Генри гүйж очин Каси аппаратыг авч түүний толгойг бяцлан хөнөөн. Мигель хоёр Лизаг хүчтэй сав руу хийж байхад Генри бие угаахаар угаалгын өрөөлөө. Тэрээр өөрийгөө майжуулсныг анзаарсанд бусд нь түүнээс гэмтсэн үү гэж асуухад үгүй гэж мэлцэнэ. Мигель тэднийг тамд гацчихлаа гэж хэлээд Мексикт үлдээсэн гэр бүлийнхаа тухай бодно. Америк нэгдсэн улсад хизээч ирээгүй болоосоо гэж харамсна. Үүний дараа ладалсан хооллаа ашиглан ширээ зас. Тэд хамтдаа сайхан орой хоол идцгээв. Гэвч гадаад дэлбэлтийн чимээ гарч тэднийг цэцэлтүүлв. Чимээ уламд орсон ч тэдний хийж чадах зүйл үгүй тул уцаараа хөгжим тавьж хоолоо үргэлжлүүлнэ. Аавынхаа дэлгүүрт нуусан вискийг гаргаж ирсэн ч Мигель Генри хоёр дуулгаж өөрөө цаашид ирүүл байна гэдгээ зарлана. Генри ижил хүстэн гэдгээ зарснаас хойш гэр бүлтэйгээ уулзаагүй тул энэ мөчийг үнэхээр их үнэлж байгаагаа хуваалцсан. Оливина угаалгын өрөө орох хэрэгтэй болохоор Габриэла түүнийг дагуулan явахаар сайн дураараа зөвшөөрнө. Залуус Оливия ээжигээ өөд босноос хойш ганц үг дураагүй. Мөн Оливиаг төрсний дараа эхнэрээсээ хөндөрсөн тухайгаа хэлнэ. Мөн эхнэрээ хуурж байсан бөгөөд тэднийг салах гэж байхад нь эхнэр нь хорт хавдар тусныг хэлнэ. Тэрээр эхнэрийнхээ шаналлыг харж өөрөнгийн буруугаа архин зөвлөж байжээ. Яг энэ мөчөд уцны шүлжээ тасаж хөгжим зогсов. Онцгой байдлын зурвсаас гадаа аюулаас хамгаалах үүднээс бүх холбоо харьцаа хаасан тухай зарлав. Цэргийн дэглэм тогтоож бүх хэрэгээ тусгаарлах ёстой болжээ. Генри бие майжиж эхлэхэд түүнийг зүгээрөө гэж асуусан ч Генри хурдан зогсоож зүгээр гэдгийг батлахын тулд 10-аас доош тоолно. Гинт давхарт хашрах чимээ сонсохдод Мигель хоёр гүүн. Тэднийг явагч Генри халзуу юм шиг бие майжиж эхлэв. Угаалгын өрөөнд Габриэла өгсөн хүүхдээ гартаа барьчихсан байхыг залуус олж харав. Мигель түүнийг тайвшруулахаар гүйж очин түүний бие маш халуун байгааг анзаарав. Генри үүнийг усны халдвар буюу антибиотикгүйгээр хүн гэж үзнэ. Хажуугийн болохт эмийн сан байгаач
Генри үүнийг дэндүү эрсдэлтэй гэж бодно. Мигэл нах зохноо хамгаалах нь түүний үүрэг тул явна гэж зүтгэхэд гэр бүлээ хамгаалж чадаагүй тусламжуудаа төлөгдөн зөвшөөрнө. Бууг аваад Мигэл дэлгүүрээс гарна. Маш их санаа зовж мөрөө майжин холхиж байхад Генри түүний зүгээр үү гэж асуухад майцгаа зогсоо. Тавширхаар өөрөө явмагц Генри бүх биеэ улаарлан майжин. Дараа нь тэрэ Жиг өөрийнх нь майжилтыг тоолж байгааг анзаарлахгүй зойрын бие засах газар руу зөвлөн. Угаалгын өрөөнд Генри цусаа шийж байгаагаа хараад ай сандарсан. Загтнаар тийш чадхаа байсан тэрээр бие маш хүчтэй майжиж зүсэгдсэн шархууд үүснэ. Их хэмжээний хараал хийлхийг сонсон Генри сүх барин зойр руу ирэхэд суул дуртай цус байх боловч Генри байсангүй. Тэрээр түүнийг хайж халамжийн шүүгээ нээхийг оролдсон ч цустай гар хаалгыг хаалттай байлгана. Генри хинч хор хөнөөл учруулахыг хүсээгүй байгаагаа хэлж Жигээс өөрийг төгсгийхгүй. Гэвч Жиг эрсдэл гаргаж чадахгүй гэдгээ хэлэхэд Генри үүнийг Оливийг хамгаалах хэрэгтэйг бүрэн ойлгоно. Генри дуурхай болох үед Жиг хаалгыг нээ. Өөрчлөгдсөн Генри гарч ирнэ рүү дайрцгийг нь унгаад. Талан дээр хоёр ир тэмцэлдэж Генри Жиг боож өгүүлэхийг оролдсон боловч Генри гинт бүгдхийн унана. Оливия түүний араас сүг шизэн байж таа. Жиг огныхоо дэлгүүр рүү зам аад зүгээр Генри цогцыг хэсэг болгон түүний дараа бие угааж байхдаа өөрийгөө майцныг олж мэднэ. Энэ үед чимээ гаргаад тэрээ дэлгүүр рүү гүйж очив. Мигэл им аваад бичгсэн хаалтыг нүдэж Жиг баг зэрэг эргэлзний эцэст хаалтыг сөхөж Мигелийг оруулаад түүнийг дагаж байсан халдвар авсан хүнийг оруулахгүй тул хаалтыг цагт нь буудгаж амжина. Хаалгыг нээхээс өмнө Жиг Мигелийг шахтахгүй гэдгийг батлахыг шаа. Мигел гараа хурдан харуулаа буу болон эмийг өгч Габриэлад илүү чухал гэдгийг хэлнэ. Жиг түүний зүйлсийг авч түүний хаалганы цаана үлдээгээд унж байгаа Габриэлийг харахаар явна. Гэвч түүний хүнжлийг сөхөхөд тэрээр найдварсан байхыг олж харав. Жиг Мигелээс гадаад ертөнцийн талаар асууна. Мигел гадаа там болж хүн болгоныг бодож байгааг батлав. Жиг Мигел Генригийн талаар хэлж өөрийгөө ч бас өвдсөн нь хүлээн зөвшөөрөө захтааны эсрэг тос аж биерээ төвлөн. Дараа нь тэрээр охиндоо им авчиж өгөөд өөрөө өвдсөн тул дахин хамт байж чадахгүйгээ тайлбарлана. Охин нь надад та хэрэгтэй гэж бичгэд Жиг түүнийг ээж шигээ зоригтой тул зүгээр байх болно гэж тайвшруулна. Тэрээр уйлж байхдаа охиндоо уцаа өгч бүх дурсамжтай зураг бичлэгүүдээ хамгаалахыг хүснэ. Тэд бие биендээ би чамд хайртай гэж хэлсний дараа охин нь унтаад өгнө. Дээд давхарт Габриэла маш хүчтэй майжиж эхэлсэн байв. Түүний арис хуулж хэд хэдэн шархнаас цус гойжин. Түүнийг мангас болохоос өмнө Жиг нүүрэн дээр нь дэрд тавьж амьсгалыг нь хураад тарна. Хаалганы цан Мигелж бас майжиж эхэлсэн бөгөөд авсан нь улаан босон байв. Жиг доош нь тоосон ч Мигел зогсоож чадна байсан нь түүнийг халдвар авсныг батлав. Мигел Габриэлтэй уулзахыг гуйхад Жиг хаалгыг нээж оруулна. Габриэлаг өгсөн байхыг хараад Мигел Жиг түүнийг хөнөөсөн гэдгийг ухаармагц уур хэлэн батарна. Жиг шууд бууга гаргасан ч сумбуу байсан тул Мигел түүн рүү өсрөн хурж хоолойг нь боож унаа. Шалан дээр хоёр ир тэмцэлтэн эцэст нь Жиг ухаан алдна. Дараа нь Мигел буундаа сумнуудыг буцааж хийх өгөөд тэрээр Жиг өхөөсөө өмнө сумыг нь цугалж авсан байж тааржээ. Өшөө авахыг хүссэн Мигел бууга огнлуун чиглүүлэн залбирна. Түүнийг буудахаас өмнө чимээ сонсогдож дээд давхарт нь гарвал Габриэла ухаангүй мангас болон мэсэн байв. Жиг бас ухаан ор энэ саадыг ашиглан Мигелийг араас нь барьж аган хүзүүгэн зүснэ. Дараа нь Жиг бууг авч Габриэла буудна. Үүний дараа Жиг дэлгүүрийг цэвэрлж охиноо аюулгүй байлгахын тулд хаалгыг чаачлан тэрээр охиныхоо дэвтэр дээр загтал үлдээгээд зорилоо орж бүх хаалга цонхыг дүүмжлэн. Захтнааг тисгийн аргагүй болох үед тэрээр хумсандаа бах ашиглаж эхэлнэ. Хэсэг хугацааны дараа охин нь сэрж аавынхаа самбартай битсэн амьд үлдэхийн тулд өдөр бүр хийх ёстой ажлуудын чагсаалтыг олно. Загтлыг унсны дараа тэрээр зорилоо очиж чангаар аваа би энд байна таны төлөө гэж хэлнэ. Та үүнтэй төстэй олон видео үзхийг хүсвэл дардаг юмнуудаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Үзсэнд баярлалаа.